Сайн байцгааны өрхөм өндөд үзэгчдээ манай аяллаа нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань нэр бол Kintai-kyo гүүр. За бид Хирошима хотод буудаллаж Хирошимагийн их тайвны цэцэрлэг түрээлэн атомын бөмбөгдөлтийн хор уршгийг харуулсан дурсгал газруудаар аялсан. Мөн Хирошима мужийн харьяанд байдаг бурхны арал гэгддэг Мияжима аралд хийсэн аяллахын талаар өмнөх нэвтрүүлгээр үзүүлсэн болно. Энэ удаа Хирошима хотоос Деншэ буюу цахилгаан галт тэргээр явсаар байгаад Ямагучи мужид ирлээ. Ямагучи мужийн Ивакуни гэдэг газар ирсэн. Ивакуни гэдэг өртөө одоо вокзалч гэж хэлж болно. Эндээс автобусаар яваад Kintai-kyo гэдэг нэртэй энэ гүүрэн дээр ирээд байгаа маань энэ. Энэ гүүр бол одоо 350-аад жилийн тэртээ анх баригдсан. Тухайн үедээ бол одоо хүмүүсийн гол гатлах газар одоо голоор гарах жинхэнэ гүүр гэдэг утгаараа ашиглагддаг юм байсан. Харин одоо өөр утгаар өөрөөр хэлбэл одоо тухайн үеийн түүхийн гэрч соёлын дурсгал газар аялал жуулчлалын нэгэн төв болсон байна. Энэ Kintai-kyo гүүрийн талаар энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид танилцуулах юм байгаа. Энэ Японы олон мянган гүүрийн дотроос бол их сайхан үзэсгэлэнтэй тухайн цаг үеийн гүүр барих технологийн өндөр түвшнийг харуулсан тухайн үеийн хүмүүсийн ахуйн амьдралыг харуулсан ийм түүхэн ийм дурсгалт газар, ийм түүхэн дурсгалт гүүр болсон байгаамаа. Тэгээ гадна дотноос бол жуулчид маш олон хүн ирж сонирхдог. Жилийн 4 улиралд бол эргэн тойрны байгальтайгаа их сайхан зохицсон ийм сайхан гүүр байгаа. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүсснээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайх Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний хэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр, Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар, 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр, Эрдэнэт хотын их мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Echa аппарат, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаат хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. Ингээд Японд аялал маань
амжилттай үргэлжилж байна. Үндсэндээ энэ удаагийн аяллаа маань одоо нэг жоохон төгсгөл рүүгээ ойртож ирж байна. Өнөөдөр 2015 оны 10 дугаар сарын 15. За маргааш 16-нд бид Шикоку арал руу явна. За тэгээд Шикоку аралд нэг хоноо тэгээ 17-ныхоо орой Токио руу нисч очих юм байна. За тэгээд үндсэндээ аялал маань ингээд дуусч байгаа. Тэгээ одоо болохоор одоо Хирошима арал юу ах одоо арал гэж ярьсаар байгаа түр. Хирошима мужаас Хирошима хотоос өглөө гараад битээр энэ Ямагучи мужид ирчээд байна. Тэгэхээр Ямагучи муж бол одоо хөрш муж л да. Бид нар Кюшугаас гараад Фукуокагаас гараад Шинкансенгээр давхиад Ямагучи мужаар дамжаад Хирошимад ирсэн. За Хирошимад ирээд уржигдэр Хирошимагийн одоо инх тайвны цэцэрлэгт хүрээлэн за атомын бөмбөгдөлт өрсөлд одоо амь эрсэтсэн хүмүүсийн хөшөө гэдэг ийм дурсгалын цогцлбороор явсан. За өчигдөр болохоор Хирошима мужийн хажууханд байдаг Мияжима арал одоо бурхны арал гэж нэрлэдэг. Мияжима аралд одоо нэг өдөржингөө сайхан аялж зугааллаа. За тэгээ өнөөдөр өглөө Хирошима хотоосоо галт тэргээр Деншагаар давхиад энэ Ямагучи мужийн Ивакуни гэж газар ирчээд байна. Тэ энд ирэх төлөвлөгөө бол биднэрт бол байгаагүй. Тэгээ өчигдөр Хирошимагаас тэр Мияжима орчоод буцаж яхад бол нааша энэ Ивакуни бол их ойрох юм байна гэж бас замын нэг маршрутаас ойлгоод ер нь өнөөдөр энэ лүү ирье гэж бодоод. Тэгээд нааша Хирошимагаас бол нэг 40 минут Деншагаар явлаа. Тэгээ автобусаар нэг 15 минут орчим яваад энд ирлээ. За энэ бол энэ голын одоо хөвөө одоо бэлчир тийм ээ энэ гол энэгээр урсж байна. Энэ гол бол Нишики гэж нэртэй гол. За энэ гол дээгүүр тавигдсан энэ ардталд харагдж байгаа гүүр Кинтайкё гэж нэрлэдэг. За энэ гүүрийг үзэх гэж ирж байгаа. Тэгээ энэ бол маш их тийм алдартай гүүр Кинтайкё гэж. Фэйсбүүкт ордог одоо найз нар бас мэдж байгаа бох. Би энэ гүүрийн тухай нэлээд тавьсан. За энэ Nippon News гэдээ би сонин гаргадаг байсан. Тэр сонин дээр бас танилцуулсан. За энэ гүүр бол үнэхээр гоё гүүр. За ингээд дөрвөн улиралд бол бас ингээд үзэмж нэг сайхан болдог. Тэгээ энэ гүүр ямар учиртай гүүр вэхээр зөвхөн түүхийн аваад үзэх юм бол 1640-од онд гэлүүдээс анх одоо тавигдсан юм гүүр. За тэгээд энэ гүүрний учир юу гэхээр энэ гол бол их хүчтэй. Энэ өндөр уулаас их авсан маш их хүчтэй урсгалтай. Ер нь Японы голууд бол урсгал их хүчтэй. Гол төлөв одоо өндөр уулаас их авдаг. За Японы арлууд төв рүүгээ бол ингээд шовоогоод их олон уул нуруудтай. За тэгээд тэр уул нуруудаасаа бол их авсан одоо түргэн урсгалтай голууд ихтэй. Тэгээ маш их түргэн урсгалтай. За бороо орохоор бол өргөн болдог. Одоо биднээс энэ суугаад яриа хийж байгаа талбай бол тэр чигээр усаар дүүрнэ. Тэгээ гүүр тавихаар бол гүүр ингээд нурчаад байдаг байсан байгаа. За тэгээд нутгийн хүмүүс за нэг хүн одоо бодож олсон байгаа энэ аргыг. За юу гэхээр за ингээд дөрвөн ширхэг ийм суур хийчихье. Тэгээ энэ суурин дээрээ дамнуулаад ингээд гүүр барьчия гэд сэтгэж олоод тэгээ барьсан гүүр нь бол одоо энэ. За тэгвэл энэ гүүр нь бол бас хэд хэдэн удаа бас нурсан. Тэгээ сүүлдээ 1950 хэдэн онд үлээд бас сүүлийн удаа энэ гүүр нураад тэр үед бол хүмүүс за ер нь бетон гүүр хийжээ гэж ярьцгаасан байгаа. Тэгэхээр үгүй ер нь тэгээд хэрэггүй энэ үндсэн анхныхын санаатай энэ модон гүүрээ үргэлжлүүлж хий. Тэгтээ суурай одоо маш сайн хийе гэж. Тэгээ одоо хийгээд бэлэн болгоцсон одоо энэ гүүр нь одоо энэ харагдаж байна. Энэ гүүрээр бол хүмүүс энэ голын хоёр захаас бол ингэж хүмүүс дамжиж өнгөрдөг. За энэ артлын уулын орой дээр Ивакуни цайз байгаа. За энэ цайз бол одоо тэр энэ Ивакуни одоо овгийн одоо самурайн эзэн ноёны цайз байх нь шүү дээ. Тэгэхээр энэ цайз за мөн түүнчлэн энэ голын бэлчрээр амьдарч оршин сууж байсан иргэдийг холбодог гүүр нь бол энэ. Тэгээ ийм учиртай гүүрийн хажууд бид нар ингээд ирчгээд яриа хийгээд сууж байна. Тэгэхээр энэ гүүр бол одоо бас л аялал жуулчлалын бас нэг төв болчиход байгаа. Сая бид нар одоо энэ бидний зүүн гар талд харагдаж байна. Ингээд машин тавьчихсан одоо бас хоолундаа зараад одоо ингээд одоо бол цаг бол 12 хагас болж байна. Үдээс хойш хүмүүс бол их олноороо ирэх байх. За тэгээ гүүрээр одоо ингээд явхад бол гүүр одоо төлбөртэй болцсон. Одоо зөвхөн хүн одоо нааш гарах биш. Одоо бол үндсэндээ энэ гүүрээр явж үзэх, энэ гүүрийг
харахын тулд зориулагдсан ийм газар болчиход байгаа. За одоо ингээд орчин үеийн учраас одоо машин техник одоо шинжлэх ухаан хөгжөөд одоо талд нь бол цаана нь бол гүүр харагдж байна, энд гүүр харагдж байна. Машинаар ингээд авхидаг гүүр олноороо бий болсон. Учраас энэ гүүрний одоо үндсэн үүрэг бол дуусар болсон. Үндсэн үүрэг гэдэг маань хүмүүсийг нааш чааш нь гаргадаг. За ийм учиртай гүүрийн хажууд ирчгээд бид нар бас танилцуулаад яриа хөөрөө хийгээ сууж байна. Тэгээ бас энэ аяллаа төлөвлөгөөнд байгаагүй аяллыг энэ удаа ингээд хийж байна. Тэгээд зам тээвэр дэд бүтц одоо үнэхээр хөгжсөн учраас ердөөсөө ингээд 50 минут давхаад одоо Хирошима хотоос энд хүрээд ирж байна. Тэгээ одоо цаг агаар тэнгэр их сайхан байна. Салхи байхгүй. За нэг одоо бол нэг жоохон үйл гарч байна. Нэг намрын налгар шар өдрүүд одоо яг энэ Японд үргэлжилж байна. Тэгээ одоо өчигдөр бид нар бас тэр Мияжима арал дээр аялж явахдаа бас ярьжсэн. Бид нар бол их азтай байна гэд. Тэгээ тэнгэр их сайхан намрын юм сайхан налгар өдрүүдээр аяллаа хийж байна. Тэгээд сэтгэл санаа их сайхан байна гэж ямар сандаа тэр Мияжима аралд нөгөө дүүжин автобусаар ингээд дүүжин унаагаар тийм уулын оройдоор гарчаад тэр Шикоку Кюшу арлууд ингээд харагдаад тэгээд тэр Ситонайкай гэх тийм ээ Ситогийн дотоод тэнгисгээ тэнд байгаа арлуудыг ингээд хараад за тэр бол одоо манай зураглаач Пунцэг маань хүртэл хэлж ирсэн яг ийм сайхан дүр зургийг камертаа буулгаж авч байгаадаа би одоо маш их баяртай байна. Зураглаач хүний хувьд бол яг ийм сайхан дүрс ийм сайхан үзэмжийг буулгаж авна гэдэг бол бас их ховор завшаан гэж. Тэгээ би тэнд би яриа хийгээд бас сэтгэл хөдлөөд тийм ээ энэ ажлыг одоо энэ аяллыг зохион байгуулахад тустай болсон олон одоо хүмүүст Монгол Япон хүмүүс одоо баярснаа илэрхийлж байсан. Одоо ч бас би илэрхийлмээр байна. Одоо энэ аяллыг зохион байгуулахад тийм ээ одоо нийтдээ богино хэмжээний урт хэмжээний тийм урт хугацааны гэдэг нь 3-7 хоногийн аялал бид бол ингээд 5 удаа хийсэн. За цаана одоо богино хэмжээний аялал бас 2-3 удаа хийсэн. Ингээд нийтдээ 8 удаа аялал хийхэд бол энэ их аяллыг бол олон удаагийн аяллыг зохион байгуулахад одоо дэмжиж туссан UBS телевизийн удирдлага, баяраа захирал, Балхажоо захиралдаа уран бүтээлчдээ бас баяр хүргэсэн өчигдөр тийм ээ одоо ч гэсэн дахин халуун талархал илэрхийлээ. Ивент тэтгэгч нардаа бас баярснаа илэрхийлээ. Ялангуяа сүүлийн 2-3 аяллыг бол ивент тэтгэж байгаа HIS Mongolia компани тийм ээ. Үнэхээр сайхан зохион байгуулж өгч байна. Одоо нөгөө Japan Rail Pass за энэ одоо арлуудын хооронд, мужуудын хооронд одоо онгоцоор явхад одоо бид 4 удаа онгоцоор явлаа. За тэгээд Japan Rail Pass гэж сайхан пледээр ингээд явж байна. Тэгээ энэ бүхэндээ тийм ээ энэ одоо хүмүүстэй компаниудаа талархал одоо илэрхийлж байна. 目を閉じて何も見えず悲しくて目を開ければ荒野に向かう道より他に見えるものはなしああ砕け散る定めの星たちよせめてひそやかにこの身を照らせよ我は行く青白き頬のままで我は行くさらばすばるよ息をすれば胸の中木枯らしは泣き続けるされど我が胸は熱く夢を追い続けるなりああさんざめく名もなき
星たちよせめて鮮やかにその身を追われよ За энэхүү Kintaikyo гүүрийн талаар баг зэрэг дэлгэрүүлж ярив. За суурийн иргэншилтэй ард түмнүүдийн хувьд зам тээвэр буюу одоо дэд бүтц бол үнэхээр чухал байдаг. Ялангуяа гол горих ихтэй, уул нурууд ихтэй нутг оронд гүүр гэх мэт зам товчилсон суурин тосгодыг хооронд нь холбосон юм байгууламж маш их чухал байдаг. За энэхүү Kintaikyo гүүр анх 1706 онд баригдаж боссон бол орчин үед орчин үеийн одоо гайхамшиг технологиор баригдсан одоо 100-ны бүтээн байгуулалт гэж хэлж болох Хоншү Шикоку арлуудыг холбосон Сито гаши гэдэг гүүрийн талаар бид дараагийн дугаартаа бас танилцуулах юм байна. За өнөөдрийн энэ танилцуулж байгаа энэ Kintaikyo гэдэг гүүр бол бас үнэхээр одоо эртээр цаг үед бол суурин иргэншилт ард түмэн яаж бодож сэтгэж ямар шууд туршлаган дээр тулгуурлаж ийм бас өвөрмөц гүүрийг зохион бүтээж хийж чадж байсан бэ гэдгийг одоо гэрч гэж хэлж болно. За энэ нэрийг нь бодоод үзэхээр бас их сонирв. За уг гол бол Нишикигава гэж одоо хоргоо гол гэж нэртэй. За Kintaikyo гэдэг нь бол одоо хоргоо бүслүүртэй гүүр гэж магчилж орчуулж болохоор за тэгээд яагаад ийм нэр өгсөн талаар янз бүрийн тайлбар байдаг юм байна. За мэдээж одоо голынхын нэртэй холбоотой. Гэхдээ бол эргэн тойрныхоо газар нутагтаа их л тийм зөгцсөн хүний уруу хааны шингээсэн гадна төрхөн одоо үзэмжтэй сайхны одоо үүднээс бас тэгээд одоо жилийн 4 удирлын өнгө аястай нийлэмжтэй их сайхан байдгаас шалтгаалаад ийм одоо гоё нэр өгсөн байхаа гэсэн ийм таамаг бас байдгийн байна. Тэгээ би бол бас энэ таамаг нэлээд ортой болов гэж бодоод байгаа. За уг энэ гүүрийн доогуур урсж байгаа гол бол Нишикигава гэж хоргоо гол гэсэн нэртэй. Kintaikyo гэдэг гүүрийн нэр бол хоргоо бүслүүртэй гүүр гэсэн утгатай байх юм аа. За гүүрийн урт бол одоо шууд урт нь бол 193.3 м. За гүүрийн гадаргуугаар нь хэмжиж үзэх юм бол урт нь 210 м болдгийм байна. За өргөн нь 5 м. Гүүрийн тулгуур багны өндөр 664 м юм байна. За 1600-аад оноос энэхүү Ивакуны нутагт суурьсан Ивакуны овгийн анх дугаар шоогун ноён. За 1561-ээс 1625 онд амьдарч байсан Киккава Хироe гэдэг одоо самурай ноён. За овг аймгийнхаа цайзыг аюулгүй байдлаас шалтгаалаад Йокояма уулын орой дээр барьсан байна. Тэгээ ер нь бол өрсөлдөгч, хонзогногч ийм овг аймагудаас бас энэ цайзаа бол хамгаалж ингэж барьдаг. За өмнөх нэвтрүүлгүүдээр бас манай үзэгчид харсан байх одоо энэ цайзыг тойруулаад ингэ сууг татдаг. За цайз бол өөрөө ийм чулуун тулгуур суурин дээр их өндөр суурин дээр байрладаг байдаг. За тэгвэл энэ Ивакуны овгийн анх дугаар шоугийн Киккава Хироe гэж хүн бол одоо нэг самурай бол уулын орой дээр одоо цайзаа барьж байгуулсан байна. За тэгээ бусад одоо давхаргын самурай нар одоо бусад зиндааны одоо дунд зэргийн эсвэл доод зиндааны самурай нар бол одоо уулынхаа бэлээр амьдардаг байсан байна. Тэгвэл голынхоо нөгөө талд. За тийм учраас одоо энэ самурай нар за жирийн ард иргэд одоо тариачид хоорондоо уулзаж учрах за амьдралын шалтгаанаар энэ голыг бол заавал одоо гаталж гарах ийм шаардлагатай байсан байна. За эндээс үүдээд бол одоо гүүр барьж эхэлсэн. Гэхдээ энэ гол бол их түргэн уурсгалтай ширүүн ийм гол байсан учраас нэлээд бүх бат гүүр барихгүй болохгүй байсан байна. За тэгээд Ивакуны аймгийн Ивакуны мужийн 3 дугаар үеийн шоогун Киккава Хироёши гэдэг самурай. За одоо энэ хөшөөгийн таавхан харж байна. Энэ гүүр барих ажлыг санаачлаад тэгээ 1673 онд анх одоо гүүр бол боссон юм байна. Тэгээд тэр цагаас хойш олон удаагийн байгалийн амьшиг за голын одоо усны үер сүйдэж хэд хэдэн удаа нурж сүйдсэн байгаа. За тэгээд одоо сүүлийн үед бол шинээр засч орчин үеийн хэлбэрийн
оруулж одоо барьж байгуулсан ийм түүхэн дурсгалт бүтээн байгуулалт гэж хэлж болохоор ийм гүүр байгаамаа. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. За одоо бид хоёр нөгөө Нишики гэж гол одоо өмнө талд урд талд нөгөө Кинтайкё гүүр харагдаж байна. Тэгээ энэ байгаль их сайхан юм а. Тэгээд яг хот суурин бол энд байна. Уул хад гээд. Тэгээ энэ дээр түрүүнээс хойш би бас ингээл тэр голынх нь усыг очиж харлаа. Маш сайхан цэнгэг, тунгалаг орчин тойрныг харлаа. Ганцхан гялгарууд тэнд байна. Зүгээр санаандгуул тэнд хаягдсан байх. Тэгээ их сайхан цэвэрхийн. Тэгээ хунцэг битэр бас ярьж байлаа. Загас барьж байгаа хүн харагдахгүй. Загас үсрээд байх юм. Тэгэхээр загас байна. Гэхдээ загас барьж байгаа хүн харагдахгүй юм. Тэгээ эндээс үндэслээд би бас нэг юм яриамаа санагдлаа л да. Юу гэхээр нөгөө байгаль хамгаалал. Тэгээ орчин тойрноо цэвэр байлгах. Тэгээ одоо өөрсдийнхөө амьдрах орчныг за тэгээ байгалаа онгон сайхнаар байлгах тал дээр бас юм яриамаар санагдаад явчлаа. Тэгээ манайх ч одоо Улаанбаатар хот нэг голтой, туул голтой. Тэгээд тэр маань одоо бас ямар шуудсан байгааг мэдж байгаа манайхан. За тэгээд энэгээр ингээд би бодвол одоо ингээд энэ сайхан газараар нэг хүмүүс зугаалаад энэ тэнд унтаал хэвтэл баймаар санагдаж байгаа нэг Монгол маягаараа сэтгэхэд. Тэгэхээр тийм юм өрдөөс харагдахгүй байна. Тэгээд би бас бодож байна л да магадгүй энд ингээд дүрэн байгаа. Одоо жишээлбэл тэдээс тэдэн цагийн хооронд болдгоо ч юм уу би тэрийг зүгээр харахгүй байна. Нэг тийм дүрэн байгаа болов эсвэл одоо японочууд өөрсдөө бас яг тэр үед нь одоо энэгээр ингээд явахгүй байдаг юм мэдэхгүй зүгээр ямар ч л байсан энэ байгаль орчноо маш сайхан хамгаалах юм. Тэгээ энэ тэнд явж байхад бол тэгж болохгүй, ингэж болохгүй дандаа бичсэн байх юм. Энд бол зураг авч болохгүй. Энд бол нохоогоо салхилуулж болохгүй. За энд бол одоо энэ гүүрэн дээгэр бол тийм ээ ус ууж болохгүй, юм идэж болохгүй явж байхдаа энэ тэргээд бичсэн байх юм. Тэрийгээ тэгээд ягштал баримтлах юм. Ердөөсөө л энэ. Тийм тэгээд бүгдээрээ ингээд байгаль орчноо энэ сайхан гүүрээ, энэ сайхан гол орхио хамгаалъя гээл ингээд уриалчаар хүмүүс тэрэнд бол энэ уриалгад маш сайхан нэгдэх юм. Тиймэрхүү юм би бас бодож харж явлаа. Тэгээд энэ одоо энэ зам энэ харгуй их сайхан цэвэрхийн одоо энэ мод бол одоо бол намар учраас ингээд навчин ингээд унтсан тэгсэн мөртлөө их сайхан харагдаж байна. За 100 болохоор одоо ногоороо, за хавар болохоор нөгөө сакураны навд цэцгэлээл тийм ээ. За хавар болохоор эсвэл 11 сар одоо ингээд болоод ирэхээр момижи гэж нэрдэг. Энэ навчнаар ингээд бүр улаарч ягаараа тийм ээ шарлаад айгуу сайхан үзэмж болдог. Тэр үеэр бол хүмүүс бол маш олноороо их цуглах байх. За тэгтээ бас л одоо нөгөө дүрм журмаа баримтлна. Байгаль орчноо яаж хамгаалах уу тийм ээ. Хаана идэж уух уу? Идэж уугаад тэрсэн гарсан хог хаягдлаа бол гялгаруутантай хийгээд өөрсдөө аваа явцдаг. Ийм сайхан одоо нөгөө хотжилт тийм ээ хот ийм суурин газар баримтлах дүрм журм, байгаль орчноо хамгаалах баримтлах одоо дүрм журмаа одоо байнга одоо ягштал одоо хамгаалж байгаа. Тэгээ ийм үндсэн дээрээс одоо ийм сайхан орчин одоо үргэлж байж байдаг байх нэ гэсэн санааг одоо бас хэлмээр санагдаад явчлаа. За нэг иймэрхүү. Гэхдээ манайхан бол одоо энэ тухай бас их ярьж байгаа, ярьж хөөрч байгаа. Одоо удахгүй тэгээд явандаа бүх юм одоо байр байрандаа тавигдаад бид нар бас ингэ японочдыг бас байгаль орчноо ингээ хамгаалдаг сайхан болох байхаа гэж бодож байна зүгээр. Ер нь бол бас нэг имийг бас давхар хэлчихэд яг хуу манай үзэгчид тийм ээ одоо миний орчуулсан ном
одоо гаргадаг сэтгүүлч гэдэг юм уу одоо сэтгүүл сонь дээр бичсэн статья зурагтаар ярьж явах үед бол Япончуудын сайн сайхнаас ингэж яриад байгаа. Зүгээр тэрний цаана бол бид нар бас өөрсдөө бас энэ дээр санаа аваасаа нэгдүгээр. Хоёрдугаарт бол монголчууд биднэрт бол сайн сайх юм бол маш их бий. Тэгээд шил байгаль орчин тийм манай одоо байгаль хөдөө сайхныг ярих юм бол бас сайх юм их бий. Тэрийг бол би бас өөрөө мэддэг. Өөрөө бас монгол хүн учраас тэрийгээ бас мэддэг. Одоо жишээлбэл одоо би дунд сургуульд байхдаа 7 8 дугаар ангид байхдаа ингээд хөдөө гараад хатанд явж лээсэн. Тэгээд хатанд явхад намар орой сайхан тал дээр ингээд майхнаа босгочоод тэгээд тулгын 3 чулуугаа босгочоод тэн дээр хар цагаа чанаал ингээд сууж явхад бол маш сайхан байдаг. Аргалын утаанд. Тэр бол үнэхээр монгол хүн бол төрсөндөө тэр үед бол би сайхан санагддаг байсан. Одоо тэрийг ингээд дурсаад бодохоор ингээд намар болохоор нэг хатанд явмаар санагдаад ийм сайхан юм бол бас байлгүй яг байгаа. Гэхдээ бид нар тийм ээ бас Японд бол ийм сайхан байдгийн байна. Энийгээр дамжуулаад бид нар өөрсдөө бас бодож харъя гэдэг. Бидэнд сайхан байгаа шүү. Энэ сайхан юм бид нар хамгаалж улам сайхан болгоё гэсэн ийм санаа бол давхар явдаг юм шиг гэдгийг бас энд би хэлчмээр санагдаж байна. Тий. За нэг иймэрхүү. За Төмөрбаатартай хамт Япон орноор аяллаа цуврал нэвтрүүлгийн маань нэгэн дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн одоо аяллаа цуврал нэвтрүүлгүүд маань ч одоо дуусахад нэлээд ойртож байна. Дараагийн дугаартаа бид бас дээр хэлсэн бий. Бас нэгэн гүүр 100-ны бүтээн байгуулалт гэж хэлж болох. За Японы 4 том арлын 2 нь болох Хоншү, Шикоку арлыг холбосон Ситоо хаши гэж гүүр байдаг. Одоо гайхамшигтай бүтээн байгуулалт. Энэ гүүрийн талаар танилцуулгуулна. За өнөөдрийн нэвтрүүлгийг сонирхсон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.